Өнөөдөр 11 сарын 18-ны өдөр энэ 7 хоногийг би Эмиратын Абу Даби хотоос энэ 7 хоногийг эхлүүлж байна. Өчигдөр нэг дэх өдөр үүрээр онгоцонд гарсан. Өнөөдөр хоёр дахь өдөр. Өнөөдөр би энд таад мэдэх бол би нэг олон улсын багууд хариуцдаг. Тэгвэл энд одоо энд Арабын энэ Абу Дабигийн хаб 71 гэдэг програмынх нь хариуцдаг, миний хариуцдаг баг байдаг. Тэгээд тэднэрийгээ ирж би энэ ч ирж багтайгаа уулзалтуудыг зохиож байна. Хамтрагч нартайгаа буюу энэ төрийнх нь хүмүүстэй уулзалтуудыг хийж байна. Тэгээд одоо үдээс хойш энэ удаагийнхаа 21 стартапад сургалт утгагүй одоо нэг 2 цагийн дараа хийх гэж байна. Тэрний өмнө нэг хэдэн коллуудтай, амжуулах ажлуудтай. За тийм байна. Тэгэхээр цаашаа энэ 7 хоног үргэлжлүүлээ. За цаг одоо яг оройн 5 цаг болж байна. Би түрүү ажилласаа одоо бол руугаа ирж байж байна. Манай офис яг тэр Rosewood гэдэг байшингийн ард байгаа тэр хар дотор байгаа. Тэгээ тэнцээ өнөөдөр би 3 уулзалт тэгээд нэг 21 фаундеруудад нэг тренинг дүнгийн цаг хийгээд дуусчлаа. Одоо надаа яг 1 цагийн зай байна. Тэр хооронд нь би гялс жоохон хөдлөн жим орлоо. Тэгээд саунд орчоод орой 6-аас оройн хоолны уулзалттай. За тэгэхээр өдөр бараг дууслаа. Энэ ажлын өдрийн нэстэн дуусчаа. Гадаа амар халуун байна. Араб Эмират Абу Даби иймэрхүү жилийн дараа харин ч өнөөдөр сэрүүх өдөр таарсан байна. За тэгэхээр
Богинохон цагийн хуваар бага байсан болохоор 35 минутын дасгал хийлээ. Тэгээд тэрэндээ аль болохоор хурдлуулах, үсрэлттэй мэтийн дасгал хийлээ. Тэгээд дараа нь 12 минутын халуун саун 80 градусаас дээш ингээд өнөөдрийнхөө дасгал болон өөрийгөө нөхөх ажиллаа хийлээ.